Сэтгцэн эрүүл мэндэ хэрхэн хамгаалах вэ? Сэтгэл төвшүүр, сэтгэлийн хямрал, хүнд хэцүү үед сэтгэл зүйн эрүүл мэндэ хэрхэн хамгаалах аргуудыг танилцуулж байна. Олон зүйлд санаа зовх нь сэтгцэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Сэтгцэн эрүүл мэндэ хамгаалах нь зөвхөн стрессийн түвшинг бууруулах явдал биш юм. Энэ нь өөртөө болон бусдад аз жаргалыг бэлгэлэхийн нэр. Эрүүл байна гэдэг нь бие махбодын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд амар амгалан байхыг хэлнэ. Сэтгцэн эмгэгийн хамгийн ихний шинж тэмдэг нь нойргүйдэл юм. Мөн хүний сэтгэл хөдлөлийн уурлах, баярлах, инээх, гомдох, туних, бухимдах, түгших, айх зэрэг нь хэвийн хэмжээнээс хэтэрвэл эмгэг болдог. Сэтгэл хөдлөлийн хэв шинжүүд нь хэрээс хэтэрч, даамжирсан тохиолдолд ходоодны шархлаа, хорт хавдар гээд олон аюул төвчний суурь болох эрсдэлтэй юм. Сэтгцэн эрүүл мэндэ хамгаалах нь яагаад чухал вэ? Энэ нь далайн усанд аврах хэрэгсэлтэй байгаатай адил юм. Энэ бол итгэл найдвар төдийгүй эрүүл амьдралын баталгаа болдог. Хүнд хэцүү үед сэтгцэн эрүүл мэндэ хамгаалахын ач тус. Нэгдүгээрт уян хатан чанарыг нэмэгдүүлэх. Уян хатан байдал гэдэг нь бэрхшээлийн өмнө сөхөрсөнж эргээд босох чадвар бөгөөд бодит сорилтуудыг даван гарах хүч болно. Сэтгцэн эрүүл мэндэ хамгаалах нь тулгарсан бэрхшээлтэй нүүр тулах боломжийг олгодог. Хоёрдугаарт үр бүтээлийг нэмэгдүүлнэ. Хамгийн сайнаараа хичээгээд ч үр бүтээлгүй үе байдаг. Энэ нь анхаарал төвлөрөлттэй холбоотой юм. Сэтгэл төвшүүр, стресст орсон үедээ хийж буй зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаггүй. Гуравдугаарт харилцаанд тогтвортой байдлыг бий болгох. Энэ нь харилцаанд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Сэтгцэн эрүүл мэндэ хэрхэн хамгаалах вэ? Нэгдүгээрт бусадтай ярилцах. Сэтгцэн эрүүл мэндэ хамгаалах эхний бөгөөд хамгийн чухал алхам бол ярилцах юм. Тулгамдсан асуудлаа найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах нь сул дорой байдлын шинж биш, харин өөрийгөө хамгаалах хамгийн эхний алхам юм. Хоёрдугаарт цахим сүлжээнд бага цаг зарцуулах. Олон нийтийн сүлжээнд их цаг зарцуулах нь сэтгцэн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ нь хүмүүсийг гадны нөлөөтэй стресст хүссэн хүсээгүй оруулдаг. Цахим сүлжээнд их хар бараа мэдээлэл нь хүний сэтгцэд нөлөөлж байдаг. Шүнжэнгөө цахим орчинд байвал нойргүйдэл төртгөөс гадна зан төрхөд өөрчлөлт илэрдэг. Тухайлбал цочимтой, цочруултай, хүний үг даахгүй, ганцаардмал, хүнтэй харилцахдаа түрэмгийн авир гаргах, энэ нь цаашлаад нийгэмтэй харилцах харилцаанд асуудал үүсгэж болзошгүй юм. 3-дугаарт согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх. Зарим хүмүүс стрессээ тайлах нэрийдлээр буруу зуршилт автдаг. Энэ нь хэвшил болж эрүүл мэндэд эрсдэл учруулдаг байна. 4-дүгээрт эрүүл зөв хоолны дэглэм. Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм. Хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлах, дуртай хоол хүнснээсээ татгалзахын нэр биш. Харин хоол хүнсээ зөв сонгон, цохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан биед хэрэгтэй шимт хичээл, таатай мэдрэмж, эрч хүчийг авах явдал юм. 5-дугаарт идэвхтэй амьдрах. Сэтгэл, бие махбод хоёр нь цаг, минут, секунд тутамд бие биедээ харилцан үйлчлэл үзүүлж байдаг. Тогтмол дасгал хийх нь сэтгэлийн хямрал, сэтгэл түгшүүрийг бууруулдаг. Усанд цэлэх, гүйх, алхах зэрэг нь тархинд маш сайн нөлөөтэй юм. 6-дугаарт өөртөө завсарлага өгөх. Төвчээртэй байдал нь заримдаа өөрийгөө сулдаах шалтгаан болдог. Хэрэв удаан хугацааны туршид үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байвал төр завсарлага авах нь нэн чухал юм. Цагийг зугаатай өнгөрүүлэх, агаар салхинд гарах нь сэтгцэн эрүүл мэндэд маш чухал нөлөө үзүүлдэг. 7-дугаарт дуртай зүйлээ хийх. Дуртай зүйлээ хийх үед орчноосоо хүндэрч хийж байгаа зүйлдээ 100% төвлөрч чаддаг. Энэ нь сэтгцэн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой завсарлага юм. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа хамгийн өндөр сэтгэл ханамжтай байдаг аж.